За одоо би та нарт салхинд арт гарсан үедээ хийх сонголтын дасгал зааж өгье. Ийм өндөр юм байл. Өндөр юм дээр хөлөө авчираад тэгээд урагшаа олно. Ингээд нэг 10 секунд бариад нөгөө хөлөө тэгээд даашаа. Сонголтын дасгал хийвэл хөгшрөлт удаа явагддаг. Тийм болохоор дасгал болгоныхаа дараа заа сонголтын дасгал хийгээрэй. Тэгээ хаалт хөлөө хаашаа алгаад амархан ба хөлөө эндээс нь бариад гээд тийш. За нэг хөлөө барих иш гарч. Тэгээ хата одоо нэг хөлөө ардал тавиад сунгана. Сонголтын дасгал сайн хийж байвал бүтээрдэггүй. Бас тийм нэг тийм зангирсан бак тийм болтгоо. Нэг мөрөө хөдөлгөөд нэг чадвал өвдгөндө хамраа үргэлжлэе. Хөлний дасгал, гойны дасгал, тураах дасгал, ер нь гой өвцөг орсон дасгал хийчихэд заавал энэ сонголтын дасгал хийж байгаарай. Ямар ч байсан наадал 22 минутаас 5 минут заавал хийж байгаарай. За.
баярлалаа.